Иран болон Оман улсын эрх баригчид Ормосын хоолоогоор дамжин өнгөрөх хөлгүүдээс төлбөр авах тухай хэлэлцэж байна. Герман улсын канцлер Фридрих Мерц Украин улсыг Европын холбооны холбоотон гишүүн болгох санал дэвшүүлжээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Тайваны удирдагч Лай Чинтэтэй шууд ярилцсан. Samsung Electronics компани ажилчид ажил хаяллаа төр зогсоолоо. Арамдраг үзэгчтэй дэлхийд дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэхээр Тэнгэрлээсийн гадаад мэдээ бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. Иран улс Оман улстай хамтран Ормосын хоолоогоор дамжин өнгөрөх хөлгүүдээс төлбөр авах тухай хэлэлцэж эхэлсэн байна. Одоогоор энэхүү хэлэлцээрээс бодит үр дүн гарах хэсэг нь тодорхойгүй. Гэхдээ энэ асуудал Америк нэгдсэн улс болон Ираны хоорондын дайн дуусах болоогүй байгааг харуулсан бас нэгэн үйл явдал болж байгаа юм. Ерөнхийлөгч Дональд Трамп олонтоо тохиролцоо ойртож байна гэж хэлсэн боловч бодит байдал дээр аль тал нь буултахыг шинжгүй хэвээрээ байгаа. За үүн дээр нэмээд олон улсын стратегийн чухал усан замаар нэвтрэхэд ийхүү төлбөр авахар болж байна гэдэг нь өөрөө Дональд Трампын засаг захиргааны хувьд хүчтэй эсэргүүцдэг удаа дараа анхааруулгад өгчөөсөн сэдэв. Гэсэн хэдий ч Ираны эрх баригчид анхааруулгыг үл тоомсорлож ийхүү Ормосын хоолоогоор дамжин өнгөрөх хөлгүүдээс төлбөр авахар зэхэж байгаа нь бол харагдлаа. 2 дугаар сарын сүүлээр Америк нэгдсэн улс болон Израилийн довтлогоо хийсний дараа Иран Ормосын хоолойн хөдөлгөөнийг бүрэн зогсоож олон улсын тээврийн урсгалыг саатуулсан. Улмаар дэлхийд дахинд эрчим хүчний үн огцом нэмэгдсэн байна. Үүнээс Ормосын хоолой Иран улсын хувьд дэлхийн эдийн засагт нөлөөлөх маш том хөшүүрэг гэдэг нь бол харагдаж байгаа. Тиймдээч Техран цаашид энэхүү усан замд хяналтаа хадгалж орлого олох хэрэгсэл болгон ашиглах талаар дорьтой алхмууд авч эхлэх байгаа юм. Оман улстай хийж байгаа хэлэлцээрээс гадна Ираны эрх баригчид энэ 5 гарагт Персийн булангийн хоолойн захиргаа гэх нэртэй сошиал хуудасаараа дамжуулан Ормосын хоолойн хяналтын бүсийн дахиад хязгаарыг тогтоосон гэдгийг зарласан. Мөн энэ бүсээр нэвтрэхийн тулд зөвшөөрөл авах шаардлагатай болно гэж мэдэгдсэн байна. Оманы булан Ормосын хоолойтой залгаа оршдог зүүн талаас ирэх хөлгүүд заавал энэ хоолоогоор дамжин өнгөрдөг байна. Тиймээс Ормосын хоолойн асуудлаар Иран дангаараа биш Оман улстай хамтрах ёстой гэсэн. Тэгвэл Иранд төлбөр төлөх нь далайд гацснаас хямд тусах үгүй юу гэдэг асуудал яригдана. Ормосын хоолой нь өөрөө Персийн булангийн орнуудыг нээлттэй далайтай холбдог цорын ганц гарц гэж хэлж болохоор байна. Ормосын хоолойг хаагдахаас өмнө дэлхийн нефт болон байгалийн шингэрүүлсэн хийн экспортын бараг 5/1 нь энэхүү Ормосын хоолойгоор дамжин өнгөрдөг байсан. Их тайван үед бол өдөртөө 20.3 сая баррел нефт буюу дэлхийн далайн тээврийн газрын тосны худалдааны 27% нь Ормосын хоолойгоор дамждаг байсан. Их нь Азийн зах зээл рүү чийлдэг. Дан хэлхийн өмнөх өдөрт Brent төрлийн газрын тос 1 баррел нь $7,248 байсан бол Иран 3 дугаар сарын 4-нд энэхүү Ормосын хоолойг хааж нэвтрэхийг оролцсон хөлгүүд рүү давтаж эхэлснээр тээврийн урсгал зогсож нефтийн үн $100 давсан байдаг. Мөн хоолойн хоёр талд 2000 орчим хөлөг гацсан. Зөвхөн нефтийн орлогын алдагдлыг тооцоход өдөртөө $114.8 тэрбум $1 хохирол учирч байгаа гэсэн ийм тооцоолол байна. Үүн дээр нэмээд Персийн буланд гацсан хөлгүүдийн хувьд зогсох өртөг асар өндөр байна. Үүнд цалин, зээлийн төлбөр, засвар үйлчилгээ, даатгал гэд олон зүйлсийг дурдж болно. Иймээс Ираны шаардж байгаа $2 сая төлбөрийг эдийн засгийн талаас ашигтай гэж үзэх зүйлсүүд компаниуд байгаа. Олон улсын хууль дүрм зөрчигдөж байгаа хэсэг тухайд далайн худалдааны тухай олон улсын хууль дүрм конвенцээр бол арилжааны хөлгүүд Ормосын хоолой шиг иймэрхүү стратегийн хоолойгоор чөлөөтэй нэвтрэх ёстой. Ийм усан замаар нэвтрэхэд шууд татвар авах нь бол хориотой байдаг. Гэхдээ хамгаалалт, шалгалт, даатгал байдлаар үйлчилгээний төлбөр авах боломжтой. Үүн дээр Панамын суваг, Суэцийн суваг, Туркийн Босфор зэрэг хоолойнуудыг бол жишээ болгож дурдж болохоор байгаа юм. Дараагийн мэдээ. Герман улсын канцлер Фридрих Мерц Украин улсыг Европын холбооны холбоотон гишүүн болгох санал дэвшүүлсэн байна. Фридрих Мерцийн саналын дагуу Украин Европын холбооны бүрэн эрхт гишүүн болохгүй ч гэлээ холбооны дээд хэмжээний уулзалтууд сайд нарын түвшний хурал чуулганд оролцох хэрэгтэй болно. Гэхдээ санал өгөх эрхгүйгээр.
Украин улсын хувьд Европын холбоонд дэлсэх нь аюулгүй байдал, за мөн эдийн засгийн баталгаагаа бэхжүүлэх стратегийн чухал зорилт гэж хэлж болно. Ялангуяа Америк нэгдсэн улс Украиныг НАТОд элсүүлэх асуудлыг дэмжихээс татгалзаж байгаа учраас ийм үед Украин Европын холбоотой ойртохоос өөр арга байхгүй. Фридрих Мерцийн илгээж байгаа Европын холбоонд илгээсэн захидлыг харуул Европын комиссийн тэргүүн Урсула фон дер Лайен мөн Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста нарт бол энэхүү захидлаа илгээсэн юм. Загталд бүрэн гишүүнээр элсэх үйл явцыг ойрын хугацаанд бүрэн дуусгах боломжгүй нь бол тодорхой боллоо гэсэн юм. Украин богино хугацаанд бүрэн гишүүн болж чадахгүй гэхдээ үүний оронд Украиныг Европын холбоо болон түүний холбооны үндсэн институтуудад нэн даруй боддоор ойртуулах улс төрийн шийдэл хэрэгтэй байна гэсэн юм. Энэ шийдлээ Украиныг холбоотон гишүүн болгох гэж Фридрих Мерц үзэж байгаа юм байна. Гэхдээ ингээд зогсохгүй Украиныг бүрэн эрхт гишүүн болгохын тулд шаардлагатай бүх хэлэлцээг нэн даруй эхлүүлэхийг уриалсан байна. Фридрих Мерцийн санал хэрэгжих юм бол Украин Европын холбооны харилцан туслалцах заалтын хүрээнд Европын холбооны хамгаалтанд орно. Мөн холбооны төсвийн зарим санхүүжилтэнд хамрагдах боломжтой болно. Гэхдээ Фридрих Мерцийн саналд буцаах механизм тусагдах магадлалтай байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Украин хууль дээдлэх зарчим Европын холбоонд эсгэд шаардлагатай зарим шалгууруудаас ухрах юм бол энэхүү статусаа автоматар алдах боломжтой гэсэн үг. Фридрих Мерц энэхүү саналаа Европын бусад удирдагчтай ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм. Аль болох хурдан тохиролцоонд хүрч нарийвчилсан асуудлуудыг боловсруулах тусгай ажлын хэсэг байгуулна гэсэн байна. Герман улс нь өөрөө Европын хамгийн том эдийн засгтай улс учраас Фридрих Мерцийн тавьж байгаа энэ санал удахгүй болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтын гол хэрэгцэх асуудлуудын нэг яхаарахгүй болохоор дашин дуртахад Украиныг Европын холбоонд бүрэн гишүүнээр элсүүлэх тухай асуудал өмнө нь Америк нэгдсэн улс, Орос, Украины хооронд хэрэгцэгдсэн 20 зүйлтийн энхийн төлөвлөгөөнд 2027 гэхэд биелүүлэхээр боломжит хугацаа бол дурдгдсан байдаг. Гэхдээ Европын холбоонд элсэх процесс нь өөрөө маш урт хугацаа шаарддаг. Нэр дэвшигч улс нь ардчлал, эдийн засгийн олон шалгуурыг хангах ёстой байдаг. Үүнээс гадна холбооны 27 гишүүн орн бүгд дэмжих шаардлагатай. Тиймээс улс төрийн саад бэрхшээл чамгүй их байгаа гэж хэлж байна. Өмнө нь Украины Европын холбоонд элсэх үйл явц Унгар улсын ерөнхий сайд асан Виктор Орбаны эсэргүүцлээс болж ихээхэн удаашарсан байдаг. Харин түүний араас гарч ирсэн шинэ ерөнхий сайд болох Петр Мажарын үед энэ процесс багчилсан урагшилна гэсэн найдвар байгаа талаар шинжээчид хэлж байгаа юм. Өргөжтүүлэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн ээлжид нэгэн мэдээллийн тухай хүрэх гэж байна. Тэрээр Тайваны удирдагч Лай Чинтэдэ зэвсэг худалдах талаар санал солилцохоор шууд ярихаар болсон гэдгээ мэдэгдлээ. 1979 оноос хойш Америк нэгдсэн улс болон Тайваны удирдагч нар ингэж шууд харилцаа тогтоож исэн удаагүй тул Дональд Трампын энэ мэдээлэл Вашингтон Тайпейгийн уламжлалт дипломат харилцаанд өнгө аяс арга барилаас гажууд шинэ содон зүйл яхаарахгүй болж байгаа юм. Вашингтон Тайвантай албан ёсны дипломат харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзаж Хятадын засгийн газартай харилцаагаа эрчимжүүлж эхэлсэн үе буюу 1979 оноос хойш Америк нэгдсэн улс болон Тайваны эрх баригчид хоорондоо шууд яриа хэлэлцээ хийх биш харин төлөөлөгч нараа тэдгээр хүмүүсээр дамжуулж харилцаар ирсэн байдаг. Учир нь Хятад улсын эрх баригчид Тайвантай ойр харилцаатай байж Тайваны тусгаар тогтнолыг дэмжихийг давж болохгүй улаан шугам гэж олон улсад хатуу анхааруулдаг. Тиймдээ ч Америк нэгдсэн улсын хувьд Хятад улстай хамтарч ажиллая гэвэл Тайванаас тодорхой хэмжээгээр зайгаа барих шаардлага хэрэгцээ бий. Хятад улс нь Тайваныг тэдний газар нутгийн нэг хэсэг гэж үздэг. Шаардлагатай бол хүч хэрэглэхэд бэлэн гэдгээд үүсгэж байгаагүй. Харин Америк нэгдсэн улс Тайваны тусгаар тогтнолыг дэмждэггүй ч гэлээ 1979 онд батлагдсан Тайваны харилцааны тухай хууль 1982 оны 6 баталгааны тухай хуулийн дагуу тус арлыг зэр зэвсэг хамгаалах хэрэгслээр хангах үүрэг хүлээсэн байдаг. Тиймээс Тайван Хятадын хооронд нарийн тэнцвэрийг олох шаардлага Америк нэгдсэн улсын үе үеийн ерөнхийлөгч нарт анхаарах ёстой чухал асуудал байсаар ирсэн. Тэгвэл Дональд Трампын тухайд хамгийн анх ерөнхийлөгч болж байх үед буюу 2016 онд сонгогдсныхоо дараагаар Тайваны тухайн үеийн удирдагч цай ивент уцаар ирсэн явдал нь Хятадын талаас ихээхэн дургуутслыг төрүүлж байсан. Үүнээс үл харгалзсан Дональд Трамп дахин Тайваны удирдагчтай шууд яриа хэлэлцээ хийх гэж байгааг Хятадын эрх баригчид хэрхэн хүлээн авах нь анхаарал татаж байгаа юм. Тайваны одоогийн удирдагч Лай Чинтэн Тайваныг тусгаар улс болох ёстой гэж үздэг нэгэн.
Тиймдээ 2024 оноос бүрэн эрхийнхээ хугацааг эхэлсэн даруйд Тайваны баталгаа хамгаалах чадварыг бэхжүүлэх бодлогуудыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэрээр одоогийн байдлаар Америк нэгдсэн улсаас 14 тэрбум $, үн бүхий зэвсэг худалдан авахар ажиллаж байгаа. Энэ асуудлаар талууд шууд ярилцахаар болсон байна гэсэн. Өнгөрсөн 7 хоногт Дональд Трампыг Бээжинд очих үед Тайван руу зэвсэг нийлүүлэх тухай энэ асуудал анхаарлын төвд яах аргагүй байсан. Ши Жинпинг уулзалтын үеэр Дональд Трампд Тайваны асуудлыг буруу зохицуулбал Америк нэгдсэн улс Хятад улсын хооронд зөрчил маргаан мөргөлдөөн гарч болзошгүй талаар хүртэл анхааруулсан байдаг. Энэхүү уулзалтын дараагаар Дональд Трампын байр суурь хэр өөрчлөгдсөн бэ гэдэг асуулт урган гарч байгаа. Сэтгүүлч нар түүнээс энэ талаар асуухад яг одоо би Тайваныг удирдах байгаа хүнтэй ярилцах хэрэгтэй. Та нар хэн гэдгийг нь мэдэж байгаа гэж хэлсэн байна. Мөн ойрын хугацаанд энэ талаар шийдвэр гаргах гэж байгаа хамтдаа энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэнэ гэсэн байна. Энэхүү Дональд Трамп Лачинтэй нар шууд ярих гэж байгаа Хятадын талаас хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч. Хятад улс Америк нэгдсэн улс болон Тайваны хоорондын албан ёсны ийм дипломат харилцааг бол хатуу эсэргүүцдэг. Мөн Америк нэгдсэн улсаас Тайванд зэр зэвсэг нийлүүлж болохгүй гэж тодруулга тайлбар өгсөн байна. Түүнчлэн Америк нэгдсэн улсад хандан Тайваны салан тусгаарлагч хүчнүүдэд буруу дохио илгээхээ зогсоохыг албан ёсоор хүссэн талаараа хэлсэн байна. Хятад улс нь одоогоор Америк нэгдсэн улсын баталгаа хамгаалах яамны бодлогын дээд албан тушаалтан болох Элбридж Колбигийн төлөвлөсөн айлчлалыг түр зогсоосон байгаа нь энэхүү зэвсэг нийлүүлэх асуудалтай шууд холбоотой байж магадгүй. Тайваны удирдагч Ла Чинтэгийн тухайд Дональд Трамп болон Ши Жинпинг нарын уулзалтын дараагаар даруй мэдээлэл хийж Тайваныг бүрэн эрхт тусгаар тогтносон ардчилсан улс гэж хэллээ. Мөн Тайваны хоолойн их тайвныг золиослох эсвэл наймаалцах зүйл байж болохгүй гэж Тайванд хийж байгаа зэвсгийн худалдаа нь бүс нутгийн их тайван доктортой байдлыг хадгалахад чухал хүчин зүйлээ гэж хэлсэн байна. Samsung компани үйлдвэрчний эвлэл урьдчилсан байдлаар цалингийн зөвшөлтсөлд хүрч 118 хоногийн хугацаатай төлөвлөсөн байсан ажил хаялдаа түр зогсоосон байна. Энэхүү компани хувьцаа буцаад өсөж эхэлсэн. Өнгөрсөн сард олон мянган хүн Samsung компани үйлдвэрийн гадна цугларч ажилчдаа олгож байгаа хиймэл оюун ухааны хөгжлийн ачаар олгож байгаа орлогоосоо иргэдэд ноогдох хувийг нэмэхийг бол шаардсан байдаг. Тиймээс компани үйлдвэрчний эвлэл үйл ажиллагаанаас олж байгаа ашигын 15%-ийг чипний салбарын ажилтнуудад олгох хүсэл тавьсан байдаг. Он гараад 5 сар хүрэхгүй сарын хугацаанд Солонгосын компаниудын хувьцаа 2025 оны өсөлтөөс давсан үзүүлэлт гарсан. Энэхүү өсөлтийн зөнгөлөх хувийг Samsung, SK Hynix компаниуд энэ онд хувьцаа нь 2 дахин нэмэгдсэн амжилттайгаар тэргүүлж байгаа. Гэтэл компани ажилтны цалин орлогоо дагаад нэмэгдэхгүй байгааг ажилчид ийх эсэргүүцэж 7 дугаар сарын 21-ээс эхлэн 18 хоногийн хугацаатай бол ажил хайна гэдэг зарлаж байсан. Үйлдвэрчний эвлэлээс 7 хоногийн 5 гарагт засгийн газартай хамтарсан хэлэлцээр бүтлгүүцсний дараагаар ажил хаялтыг нэн даруй эхлүүлнэ гэж байсан боловч Өмнө Солонгосын хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Ким Ёнхуны хийсэн хэлэлцээрийн явцад урьдчилсан байдлаар бол тохиролцоонд хүрч ажил хаялтыг ийхүү зогсоож байгаа юм. Энэхүү ажил хаялтанд урьдчилсан байдлаар тус компани 47 мянган гаруй ажилчид оролцохоор нэгдсэн байсан гэдгээс харвал ажил хаялтын цар хүрээ гарах үр дүн нь хэр том байсан бэ, байж болох байсан бэ гэдгийг бол харж болно. Одоо үйлдвэрчний эвлэлийн хамгийн сүүлд өгсөн мэдээллээр бүх гишүүд цалингийн тохиролцоотой холбоотой санал хүсэлтэд 5 дугаар сарын 22-ноос 27-ны хооронд бол уламжлахаар төлөвлөж байгаа юм байна. Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн тайланд дурдсанаар 3 дугаар сарын сүүлээр дэлхийн үнийн хэмжээ $353 их найд $, болж түүхэн дээд түвшиндээ хүрсэн талаар ийм мэдээлэл тайлан гараад байна. Улс орнуудын засгийн газрууд өөрсдөө бонд гаргах замаар төсвийн алдагдлаа нөхөж томоохон төлбөрүүдэд санхүүжүүлдэг. Тэгвэл сүүлийн 1 жил засгийн газруудын үр огцом нэмэгдэж засгийн газрын бондын зах зээл тэлж байгаа нь олон улсын эдийн засаг санхүүгийн орчинд томоохон эрсдэл бас үүсэж байна гэдгийг харуулж байгаа юм. Гэхдээ засгийн газруудын бонд улс орон болон бүс нутгаараа эрэлт нь ялгаатай. Тухайлбал энэхүү хүрээлэнгийн улирал дутны дэлхийн зах зээлийн зээлийн хяналт шинжилгээний тайланд энэ оны ихэнх үеэс Япон болон Европын засгийн газрын бондын олон улсын эрэлт нэмэгдсэн гэж. Харин нөгөө талд Америк нэгдсэн улсын засгийн газрын бондын эрэлт томоохон өсөлтөд ажиглагдсангүй доктортой байлаа.
Энэхүү нөхцөл байдал нь олон улсын хөрөнгө оруулагчид Америк нэгдсэн улсын засгийн газрын бондоос хөрөнгөө татаж төрүүлжүүлэн өөр тийш шилжүүлэх оролдлогод хийж байгааг бол харуулж байна гэж эдийн засагчид дүгнэж байна. Өмнө дэлхийн зах зээл болон бодлогын асуудал хариуцсан захирал Эмри Тифтаг энэхүү тайланг хэлэлцэх вебинарын үеэр тайлбар хэлэхдээ Америк нэгдсэн улсын үр дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа нэмэгдэж байгаа нь урт хугацаанд санхүүгийн эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй гэж тусгайлан анхааруулсан байна. Америк нэгдсэн улсын өрийн өсөлтийн ихийг засгийн газрын тавьсан өрнүүд бүрдүүлж байгаа. Одоогийн бодлого хിവэрэ үргэлжилсээр байх юм бол Америкийн үр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь цаашдаа ч гэсэн өсөж нэмэгдэнэ гэсэн. Харин Европ ус болон Япон улсын өрийн харьцаа аажмаар буурч байгаа ийм эсрэг дүр зураг харагдаж байгаа. Дэлхийн 2 дахь том эдийн засагтай улс болох Хятад улсын тухайд санхүүгийн бус компаниудын үр огцом өсөж мөн л өсөлтийн дийлэнх хэсгийг төрийн хэмжээнд компаниуд эзэлсэн байна. Нийтэд нь харвал дэлхийн нийт өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнээс 3 дахин их буюу 305% хүрсэн байна. Ерөнхийдөө энэ хугацаанд өрийн харьцааны хамгийн их өсөлт нь Норвеги, Кувейт, Хятад, Бахрейн, Сауди Араб зэрэг улсууд дурдж болохоор нь эдгээр улсын тус бүрийнх нь өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хөв 30 гаруй хувиар нэмэгдсэн болохыг олон улсын санхүүгийн хүрээлэнгийн тайланд харуулж байгаа. Өмнө тус байгууллагын таамаглаж байгаагаар хүн амын насжилт, батлан хамгаалах, зардлын өсөлт, эрчим хүч болон кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалтын зардал зэрэг бүтцийн хүчин зүйлс нь дунд олон урт хугацаанд засгийн газар болон компаниудын өрийн дарамтыг нэмэгдүүлэх хандлагатай байна гэж анхааруул. Түүнчлэн ойролт орондод үүсээд байгаа мөргөлдөөн нь өрийн дарамт нэмэгдэх хүчин зүйлсэд яах аргагүй орж байгаа юм ба. Мэдээ үргэлжилж байна. Өргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг давчаар багслуулъя өргөе. Эверест ууланд нэг өдрийн дотор нийтдээ 274 хүн оргилд нь хүрч шин дээд амжилт тогтоолоо. Авиралт өглөөний 3 цагаас эхэлж 11 цаг үргэлжилсэн гэж Непалийн аялал жуулчлалын газрын төлөөлөгч мэдээлсэн байна. Өмнөх рекорд нь 2019 оны 5 дугаар сарын 22-нд тогтоогдож байсан. Тухайн үед Непалийн талаас уг уул руу 223 жуулчин оргилд нь хүрч байжээ. Турк улсын бүгд найрамдах ардын намын 2023 оны удирдлагын сонгуулийг шүүхээс хүчингүй олгожээ. Ингэснээр одоогийн намын дарга Озгөр Озелийн сонгогдсон шийдвэр туслагдаж, өмнөх дарга Кемал түр удирдагчаар томилогдсон байна. Энэхүү шийдвэр нь Турк улсын хамгийн том сөрөг хүчний намын дотоод нөхцөл байдлыг улам докторгүй болгож байгаа юм а. Уг нам нь 2024 оны орон нутгийн сонгуулиар ерөнхийлөгч Режеп Таyyip Эрдоганы эрх баригч намыг томоохон ялтаар буулган авч олон нийтээс ихээхэн дэмжлэг аваад байсан билээ. Израиль улс Газан зурвас руу тусламж хүрэхээр явж байсан олон улсын хүний эрхийн идэвхтнүүдийг баривчилсан. Тэгвэл өнөөдрөөс тэдгээр идэвхтнүүдийг нутаг буцааж эхэлсэн байна. Турк улс нийтдээ 422 хүнийг тусгай нислэгээр нүүлгэн шилжүүлж, эмч болон төрөний багуудыг ажилуулжээ. Франц, Испани, Йордан улсын зүгээс иргэдээ их оронд нь буцаан авсан талаар мэдээлж байна. Air France болон Airbus компаниудыг 2009 онд 228 хүний амьд хүрсэн AF447 нислэгийн ослын хэрэгт буруутай гэж Парисын давталцаалдах шатны шүүх үзлээ. Рио де Жанейро хотоос Парис руу нисэж явсан энэхүү онгоц хүчтэй шуурганы үеэр удирдлага алдаж Атлантын далайд осолцсон. Тухайн үед бүх зорчигч багийн гишүүд амь үргэцсэн. Шүүхээс уг хоёр компанийг ослын цорын ганц бөгөөд бүрэн хариуцагч гэж дүгнсэн байна. AF447 нислэгийн осол нь Франц улсын иргэний нисхийн түүхэн дэх хамгийн олон хүний амь хохирсон хэрэг болсон байдаг. Тэнгэрлэгчийн гадаад мэдээ хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.